За сайн бацгаана. Холдонгийн мэрэгэн нартай зөв тавтай морилно. За өнөөдөр хоорондоо харилцаан дээр мэрэг хийж бодож байна. Тэр хүн таны талаар юу боддог вэ гэсэн юм сэдвтэй. Энэ мэргээр одоо найз, танил, хайртай хүн одоо хамаатан тий ямар ч хүнийг бол тийм үзэж болно. Тэгээд тийм болохоор зэрэг нэлээд олон сонголттой хийж байгаа. 1 2 3 4 5 6. За 6 сонголттой. Тасаа харж байгаа сэтгэлчийн татгатад карта сонгороо. Муу одоо жичтэн хэлэхэд бол би хувь хүний мэрэг бол хийж байгаа. Тийм хувь хүний тийм мэргэнд бол тэр хүний асуусан асуултанд одоо карт одоо татаж те хариулгаас гадна одоо тийм сүнслэг чиглэл болон тэр хүний одоо цаашдын зам мөр одоо муу эсвэл одоо бүрх одоо сүнслэг гэх юм одоо оддын үрсийн тий ямар одны үрс вэ гэдэг ч юм уу. Иймэрхүү бол утгатай мэрэг бол хийдэг. Тийм үнэхээр энэ зүйл дээр одоо яг хувийн өөр дээрээ мэрэг хийх хүмүүс ахын бол миний Facebook-ийн мессенжерээр надлуу хандж олно шүү. Бас одоо хандив өгсөн одоо бүх хүмүүстээ одоо маш баярлалаа гэж хэлье. Одоо жишээ нь саяхан одоо баярмаа, гэрэл, дахиад нэг баярмаа, тэгээ мөө одоо оюун, лона, мөн өмнө нь одоо YouTube-ийн супер танксаар тулга болон үнсэлт одоо саран оюун сарн чимэг тийм гэх мэтчлэн иймэрхүү хандууд байна. Тэг үнэхээр одоо та нартаа маш баярлалаа гэж хэлье. За ингээд карт нилээ ойрхон тод харагдаж байна уу? За тэгвэл жоо харагдахгүй гэсэн хүмүүст тийм зориулаад байртал харуулъя. За 1-р карт юм зурагтай байна. За 2-р карт юм зурагтай. 3-р карт юм зурагтай байна. 4-р карт. За 5-р карт. За 6-р карт. Жон тэгшлээд авчи. За та сайн харж байгаа сэтгэлчин татагтаад байгаа. Сэтгэлчин татагтаад карта сонгороо. 1 2 3 4 5 6 гэсэн одоо ийм дараалал яваа шүү. За ингээд 1-р картыг сонгосон нэмэргээ эхлэе. За энэ картыг сонгосон хүний одоо тэр хүн таны талаар юу боддог вэ гэсэн юм гэж байгаа. Одоо найз, танил, хайртай хүн, хамаатан одоо хэнийг ч нэмэргээр бол үзэж болно. За ингээд одоо 1-р картыг сонгосон хүнийг одоо тэр хүн таны үзэж байгаа энэ хүн одоо юу гэж боддог вэ? За нэг үзье. За иймэрхүү картад гарсан байна. За ингээд эхнээс нь ингээд талиавэ. Тэр хүн таны талаар юу боддог вэ гэхэлэр зэрэг. Тэгээ ер нь аль тийм олон зүйл дээр одоо анзааруулж, ойлгуулж өгсөн хүн гэж боддог гинэ. Одоо тэр хүний одоо олж харахгүй байсан юмыг та олж хараад те. Өө тийм шүү найзаа гэлдэг юм гот одоо тийм биш гэдэг те. Тэр хүний олж хараагүй байсан тал ч юм уу. Тийм ер нь бол олон тийм боломжуудыг те. Тэр хүн өөрөө олж харахгүй байсан боломжуудыг та одоо тэр хүнд хэлж өгсөн ч юм уу олж өгсөн ч юм уу скол ямар нэгэн одоо анзаараагүй байсан юм чи. Тэг анзааруулж өгсөн хүн гэж одоо таныг тэгж боддtiin байна. Ер нь бол биенийхээ одоо сэтгэл санаа ингээд аюу гоё өндөрсгдөг гэх юм уу те. За ямар ч гэсэн биенийхээ юу гэдэг анзаараагүй байсан юмыг олж өгч хэлдэг нэг тийм юутай тийм хүн гэж боддtiin байна. За энэ картаар бол тийм утга олж харлаа. Тэгчээд 2 дахь энэ картаар болохоор зэрэг тийм ер нь аль тэр хүн таныг одоо хөдөлгөөнтөө сэргэлэн гэж боддог гэж магадгүй. Ер нь толгой сайтай. Тийм ер нь аль яаж ашигтай ажиллахаа мэддэг. Тийм ер нь аль яаж ашиг болохоо ч юм уу те. Толгойгоо ажиллуулад айг өөртөө те. Тийм ямар ч нэг жоох энэ нөгөө сэргэлэн тийм гүйлгүй ухаантай одоо юу жоохон ашиг шүний карт авахгүй. Гэтэ тэр нь бол тийм уугаар ш та хаанаас яаж ашиг болохоо мэддэг те. Толгойтой сайтай. Тийм сэргэлэн гэж тийм бодд юм байна таныг. Тэгээд дараагийн карт харах юм бол тийм
тэр нь жоохон сайн тал руу юм байна. Тэгээд одоо энэ карт харах юм бол ер нь бол таныг одоо нийгмийн байр суурьтай гэж хэлэх үү, нийгэмд одоо хийх юм олсон ч юм уу те. Тэгээ ер нь жан түшигтэй, эрч, тэг энергитэй, ямар нэгэн эрч, энергитэй тэгээд тийм замарч ясна нийгэмд эзлэх байр суурьтай гэж боддог байх магадлал өндөр. За тэг энэ карт харах юм бол тэг ер нь бол тантай ажил үйлсээр аягүй жоохон нийлдэг гэж магадгүй. Ямар нэгэн хамтарч те, ямар нэгэн зүйл хийхдээ ер нь ажил үйлсээр жоохон энэ хүн тантай жоохон нийцтэй байж магадгүй. Тэгээ таныг ажил үйлсээр аягүй түшигтэй гэдэг ч юм уу. Одоо өөртөө итгэлтэй, төлөвлөгөөтэй, зоригтой, авьяастай тий. За ямар ч бас нэг ажил дээр ингээд энэ ажлын карт гэхгүй ер нь бол тий. Ажлын тал дээр аяга авьяастай, зоригтой гэж бол боддсон юм. За тэгээд энэ карт за ингээд Ленорманд картнаас ингээд харах юм бол тийм таныг ер нь жоохон мэдлэгтэй, сонирхолтой, ухаалаг гэхдээ таныг жоохон бүрэн одоо тийм бүрэн дүүрэн жоохон таниагүй байж магадгүй. Гэхдээ одоогийн байдлаар л те ямар нэгэн мэдлэгтэй, айгүй сонирхолтой, ухаалаг гэж боддог. Гэхдээ таныг жоохон нууцлаг те би магадгүй одоо бүрэн таниагүй ч гэж магадгүй гэж бас дотроо жоохон боддог байх талтай юм байна. За тэгээ энэ карт харах юм бол энэ юм таслаад байгаа байхгүй. Энэ ямар нэгэн одоо энэ хүн саяхан ч юм уу одоо жоохон танаас харилцаагаа за бүр тасалдахгүй маа гэдэг жоохон юу гэмтэй зай барих шийдвэр гаргах тий. Гэхдээ тэр нь нэг тийм муухай талаас шат юу хэлмэр юм дээ. Сэрэмжтэй тийм ухаалаг байдлаар нэлийн одоо тийм шийдвэр гаргах гэж байж магадгүй. За жоохон зайгаа ярий, жоохон харилцаагаа жоохон тий нэг хэсэг яа гэдэг ч юм уу. Тийм ямар нэг юм таслах гээд байгаа ч юм шиг тий. Гэхдээ энэ нь бол ингээд аюу сайн картад өмнө гарсан болохоор зэрэг жоохон муугаараа шаад аюу гэдэг сэрэмжтэй ухаалаг байдлаар тий сэтгэл хөдлөлөөрөө биш сайн бодож байгаа жоохон зайгаа одоо байрсны одоо би тэр харилцаанд илүү сайн байх болов гэдэг ч юм уу. Иймэрхүү зүйл одоо нэг тийм шийдвэр гаргах гэж юм шиг гаргацсан юм шиг тий. Жоохон зайтай байх тий. Тэгээд яа тэгж байгаа гэдгийг даашаа харсан картуудаар харж болох юм. За тэгээд энэ карт болохоор зэрэг тийм одоо бас таныг одоо ямар нэгэн баярын ёслол ч юм уу, ивент ч юм уу, өдөршлөх ч юм уу те одоо гадуур зугаалах эсвэл ингээ гадуур одоо юу гэдэг үйл ажиллагаанд аяг оролцдог. Энэ тэнд одоо ер нь айгүй тийм нийгмийн идэвхтэй хүн гэж боддог гэж магадгүй ийшээ ч аяг явдаг ч юм уу те одоо гадуур ямар нэгэн баяр ёслол ивент одоо пати ч юм уу тиймэрхүү зүйлд аяг оролцох дуртай гэдэг ч юм уу их оролцдог гадуур их тий ажилдаа гэдэг ч юм уу явдаг ч юм уу тийм хүн гэж боддог байх магадлал та. За тэгээд энэ хоёр карт нь хоёулаа доош харсан байгаа байхгүй юу. Тэгээд энэ картаас болохоор зэрэг тэр хүн танд бол жоохон уул сэтгэлээ ингээд аажмаар нээж эхэлжсэн чинь тэгж яхтаа жоохон эргэлцсэн байж магадгүй. Танд эргэлцсэн одоо ямар нэгэн одоо амлалт биелээгүй ч юм уу те худлаа амлалт ч юм уу ямар нэг юмнаас болоод одоо эргэлцсэн одоо тий одоо таны хувьд тэр хүн сайнаар ингэж өөрийгөө нээжсэн одоо ингэж жоохон эргэлзээтэй болсон юм шиг ч одоо шаарцсан карт. Тийм картыг харах юм бол тийм тэгсэн мөртлөө жоохон эргэлцсэн байж магадгүй. Гэхдээ яг одоо болохоор зэрэг тийм та хоёрын хооронд одоо ойлголцол бий болж байгаа юм шиг. Ер нь бол тэр хүний таны талаарх одоо юу гэдэг дотоод айдас тий жоохон ингэж эргэлцсэн байсан бол таны талаар дотоод айдас багасж байгаа. Тэр хүн таныг өмнө нь тий жоохон сэрдэж болгоомжилж байсан бол одоо ингээд доош харсан муу карт доош харсан юм айгу сайн тийшээгээ сайжирж байна гэсэн үг. Би буруу атсан юм шүү яасан болоо гэдэг ч юм уу те. Ингээд
Ямар ч байсан харилцаа одоо битэрийн харилцаа цаашдаа сэргэнэ гэж энэ хүн жоохон харж байгаа юм байна. Тийм. Ямар ч байсан одоо та хоёрын хооронд харилцаа те энд бол ойлголцол бий болоод дотоод айц ингээ багасж байгаа нэг иймэрхүү тэнцвэр зур харагдаж байна. За ингээд ямар ч байсан ингээ харах юм бол ер нь бол таныг айгүй их юм амьдралд нь ойлгуулж өгсөн тэр хүний олж хараагүйсэн өнцгөөс нь та юм хэлж өгдөг ч юм уу. Тэгээ таныг айгүй сэргэлэн авхаалж та тий ер нь яаж тий ашиг олох яаж байх айгүй сайн мэддэг. Тэгээд ер нь бол тий нийгмийн байр суурьтай ч юм уу тий нэлээд амжилтанд хүрсэн юм шиг ер нь тийм хүн гэж бол тий боддог. Тийм түшигтэй хүн гэх юм уу тий эрчинээрхтэй хүн гэж боддог. Амуу одоо тий ажил төрөл дээрээ тий авиастаа өөртөө ихтэй тэгээд тантай хамтран ажиллахад айгу таатай байдаг гэж хэрэг хамт ажилладаг бол тий хамт ажилладаг бол зүгээр хамтаа тий ажлын тал дээр айгу ер нь айгу дайггүй сэтгэгдэл байна. Тэгээд энэ картуудыг харах юм бол яг уу таныг жоохон таны бүрэн ойлгоогүй гэж магадгүй. Гэхдээ саяхан нэг тийм харилцаа тасрах ч юм уу харилцаа жоохон хүн дэрэг тиймэрхүү асуудал гарсан байж магадгүй. Тэрэн дээр жоохон тий таныг таниагүй болов гэж жоохон эргэлзсэн гайхсан юм байна. Тэгээд ер нь бол таныг тийм гадуур их явдаг одоо юу гэж хэлмээр юм бэ? Тийм олон нийтийн нийгмийн амьдралд айгүй идэвхтэй гэх юм уу? Эсвэл ямар нэгэн тийм баяр ёслол ивенттэй айгүйтэй оролцдог юм хүн биш магадгүй гэж боддог. Тэгээд ер нь бол тийм жоохон үл ойлголцол энд би болж ирсэн аа. Тэгээ одоо тэр нь одоо гайг болж байгаа. Тийм одоо та хоёрын хооронд ойлголцол одоо бий болоод ингээд дотоод айдас чинь ингээ багасж байгаа. Тэр хүн одоо таны талаар одоо дахин юм тааламжтай байдлаар өөрчлөгдөж одоо дотор нь тэ өөрчлөгдөж эхэлж байгаа гэсэн. За нэг ямар ч байсан ингээд нэгтгээд өгнөх юм бол нэг иймэрхүү одоо уур амьсгал байна. Тэгээд таны сонголтын картнаас танд одоо мессеж авъя гэж бодож байна. Та энэ хүн хооронд харилцаан дээр энэ хүн дээр болохоор зэрэг тий. Тэг ер нь бол таныг одоо өөртөө цаг гаргах одоо өөртөөгөө ярилцах би чи юу болоод энэ юу вэ одоо яах ёстой юу вэ одоо юу гэдэг те өөрөөгөө жоохон засах юм байвал засахтай ярилцлах тий. Тэг ер нь бол өөртөө л айгу тийм тавтаа тухтаа ингээ ганцаараа айх юм сайн бодох тий аж ууж амрах тийм үү тий relax and discover тий ийм цаг гаргараа гэсэн байна. Тэгт тусам энэ хүнтэй харилцаа холбоо сайжрах юм шиг тий. Тийм бол ийм карт гарч байгаа гэж бодож байна. За ингээд бүх картуудаа ингээд тийм тайлж дуслаа. Үнэхээр таарад таалагдсан бол тийм лайк тарахад бити мартаарай. Мөн таалагдаад та намайг дэмжих хүсэлтэй хүмүүс байх юм бол одоо та хоёрын харилцаа улам сайжраасаа гэж хүсээд одоо тийм цэцэг дараарай. Цэцэг гэсэн тийм мож дараад тийм комент бичиж олно шүү. За ингээд өндөрлөе. Одоо энэ хүртэл үзсэн. Одоо бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. За ингээд 2 дугаар карт сонгосон нэмэр эхлэе. Тэр хүн таны талаар юу боддог вэ? За энэ мэргээр бол одоо найз, танил хүн, хайртай хүн, хамаатан одоо ямар ч хүнийг ол үзэж болно. Хүн хооронд харилцаан дээр нэмэр хийж. За ингээд бүх картуудаа нэгдэцээ. За 2 дугаар карт сонгосон хүний хооронд харилцаа одоо тэр хүн одоо таны үзэж байгаа тэр хүн таны юу гэж боддог вэ гэхэлэр зэрэг энэ картыг харах. За энэ эсрэг хүснээ хүнийг одоо юу гэдэг юм бэ? Хайр дурлал дээр үзэж байгаа юм айгүй их юм шиг санагдаж байна. За хайр дурлал дээр биш ч гэсэн өөр харилцаан дээр үзэж байгаа ч гэсэн ингээд тааруулаад сонсороо гэж хүсье. Тийм. За тэгээд энэ хүн юу гэж бодож байна гэхэлэр зэрэг тийм ер нь бол энэ харилцаа одоо нууц харилцаа гэх үү? Нуудаг харилцаа гэх юм уу одоо тийм нууцлаг ер нь хүсэл бол та нар бол байна одоо жоохон таны өнгө цуснд
ч юм уу те ямар нэг юмд ч айгүй автсан ч юм шиг нэг тийм нууц харилцаа одоо ясвартхны картоош ороод байгаа байхгүй. Гэхдээ ингээд юу гэдэг ил олгож болохгүй ил олгохоор одоо ясвартхунд одоо харшлах гэдэг тийм харилцаа гэдэг байхгүй тий. Ямар ч нэг тийм нууцлаг тэгэхээр зэрэг хайрцагтай харилцаан дээр үзэж байгаа хүмүүс аюул хийж магадгүй юм байна. За тийм биш байсан ч гэсэн ямар нэгэн тийм тань руу гэсэн нууцлаг хүсэл нэг нууцсан байгаад байгаа байхгүй. Таны өнгө мөнгөнд авцсан гэдэг ч юм эсвэл ингээд нууц харилцаа гэдэг ч юм. За тэгж энэ картаас харж болох юм. Тэгээ дараагийн энэ картыг харах юм бол тийм бас л одоо таны одоо битэр бие биендээ айгуу тийм юу гэдэг айгуу автсан биендээ айгуу бараг донцсон шахуу юм тэгтгцэн бах гэж тэр хүн бодоод байгаа байхгүй тий бие биендээ амар тийм юу яадаг сонирхдаг гэх юм те. Тэг ер нь бол тийм битэрийн харилцаа тийм романтик те. Тийм зүйл айгуух энэ хүн тийм гэж бодд юм байна одоо. Тантай харилцаа таныг бас те тэр романтик хүн гэдэг ч юм уу те. Ер нь бол таны бие хаа ч юм уу ингээд таны өнгө цуснд ч айгүй ингээд автцсан тиймэрхүү жоохон мэдрэмж гараад байхгүй энэ картыг харахад эсвэл хайрцаг дээр биш гэсэн хүмүүс байх юм бол одоо битээр дундаа нэг нууцтай гэдэг ч юм уу те. За нэг тиймэрхүү. За тэгчээд дараагийн картыг харах юм бол тийм карт харилцаа ингээд өөр хүнд юмаа ингээд өгч байгаа хард ингээд өгөхгүй гэдэг аахгүй. Тэгэхээр зэрэг одоо таныг яг л өөрийнхөө хүслээр л ингээд байлгахыг те өгөх боддог одоо. Тэр хүн таныг өөрийн хүслээр л байлгахыг өгөх боддог. Ер нь ганцаараа л одоо таныг одоо ингээд миний л хүн байх ёстой гэж айгу өмчилдөг гэх юм уу те. Тэгээ амуу одоо танд мэдээж сайн гэхдээ бусад хүмүүсээс жоохон харамлдаг байж магадгүй юм байна. Тийм харамлдаг. За энэ дараагийн карт гарах юм бол те. Энэ бүр ингээд таныг тэрвэрсэн ч ашиг те. Тийм тэгэхээр зэрэг ер нь бол одоо тантай айгу бүр ингээд гоё татны харилцаанд бүр ингээд орохыг хүсдэг. Тэгээ энэ хүн эсвэл ингээд тантай одоо за хайр дуул дээр үзэж байгаа хүмүүс яах юм бол одоо бие махбодын харилцаан дээр айгу сэтгэл ханамж айгу сайн байдаг тий. Замарсан ингэж бодд юм байна. Тэгэхээр хайр дуул дээр үзэг хүмүүс яах юм бол тантай ямар ч маш татан болох уу тий хүсдэг. За ийм картын. За тэгээд за энэ карт үзэх юм бол Ленорманд картн дээр болохоор зэрэг тийм хүн ер нь ингээд тантай байх хугацаагаа ч юм уу тийм жоохон ч гэсэн өчүүхэн ч гэсэн ингээд танаас аз жаргал мэдэрдэг гэх юм уу тийм зүйл гэж бодд юм байна. Амуу одоо тантай багахан хугацаа өнгөрүүлсэн ч гэсэн айгуу тийм азтай жаргалтай байдаг гэдэг ч юм ингээ жижигхэн юмнаас аз жаргал таныг бодохоор л нэг жижигхэн аз жаргал ярьдаг дөгд юм дээ. Одоо японоор хэлэх юм бол сасаякана шиасе гэдэг юм юутай картахгүй. Одоо тантай хамт байх тэр багахан хугацаанд ч гэсэн аюулгүй азралтай байдаг гэдэг ч юм уу те. Ер нь аюул азтай одтой жаргалтай аз жаргал мэдэрдэг гэдэг байхгүй. За тэгж тайлж болох юм. За тэгээд мөн ер нь ихтэй нэг иймэрхүү байгаа ч гэсэн энэ харилцаагаа нэлээд тэнцвэртэй те тэнцвэртэй авчихыг бол хичээд юм байна энэ хүн. Тан дээр одоо дотоод болон гадаад орчинтэй айгу тэнцвэрийг барих. Тийм ер нь бол тантай энэ харилцаан дээр жоохон тэнцвэрээ барих хүсэлтэй гэх юм уу ихтрүүлэхгүй дутаахгүй тэ нэг тийм яг л ингээл тэнцвэрээ барайл явах хүсэлтэй юм байна. За тэгээд энэ хүмүүс өөр юу боддгоо гэхлээр ер нь таныг жоохон хүлээдэг гэх үү нэг жоохон гордсон юм шиг картаач. Тэгээ ер нь бол энэ хүн таны талаар одоо танд бол магадгүй итгэдэг тий одоо нэг татны холбоо одоо битээр болчих واخ гэж хонгорддаг ч мөсгөл тим гэж одоо нэлээ итгэдэг итгэлцлэл бас жоохон хүлээлт бол байна. За тэгээд хүлээлт бол байна тий.
За тэгчээд энэ карт маань ингээд айгүй гоё карта зоолно. Ингээд цаашдын зам мөр ингээд гоё өргөсдөд. Тэгээд энэ карт доошоо харна гэдэг чинь ер нь энэ хүний дотор одоо нэг тийм бодит бус найдвар давмгаалсан. Одоо бодит бус ямар нэг тийм найдвар тэгээд байгаа байхгүй. Тэр нь гэхдээ бодиттой биш нэг сонитой юм хийсэр тийм. Тэгээ ял ер нь аль энэ хүн одоо тантай харилцаанд одоо илүү одоо юу гэж хэлмээр тийм гүнзгийрээгүй зогссон гэж боддсон болов. Би тэр харилцаа нэг л гүнзгийрэхгүй цаашаа явахгүй байна одоо зогссон байна. Тийм одоо тэгж боддог байж болох юм аа одоо тэр хүн өөрийнхөө одоо сэтгэлийн дотоод орон зайг ингээд танаар тийм нөхөөлөхийг хүсдэг байж магадгүй. За ямар ч юмрхүү зүйл хэлээ. Тэгээ энэ карт гарах юм бол тийм таныг өөр аягүй гоо үзэсгэлэнтэй айгүй танаас ингээд энерги тэ хүчтэй гоё энерги мэдэрдэг байж магадгүй энэ хүн хамуу одоо таныг бас тэ яг олон хүнд орно яцсан болохоор зэрэг одоо нэр хүндтэй бусдад тэ итгэл төрүүлдэг тэ мундаг гоё юм ихтэй тэ за эмхтэн бишэлэгт хүнтэй гэж айгу эрэг энергитэй тийм хүн гэж юу боддог байж магадгүй юм байна. За ингээ ямар ч хэлсэн за ингээд нэгтгэхэд бацаад хэлэх юм бол тийм жоох энэ харилцаа энэ нэг нууц ил гаргуул нэг асууртхуунтай харшлах гэдэг тиймэрхүү нэг харилцаа холбоо байж магадгүй гэж боддог. Эсвэл нууцхан хүсэлтэй тантай танилцах юмсан гэдэг ч юм уу тий. Тэгээд тэгтээ бас яг тийм биш юм аа. Энэ харилцаа нэлээ гүнзгий юм шиг нууц гэдэг байгаа байхгүй нууц харилцаа. Тэгээд за хоёр дахь нь болохоор зэрэгтэй ер нь бол тэр юу ч лээ. Тий би бинтээ нэлээ тий авцсан таны айгу тэр романтик гоё хүн баг гэж боддог. Тий эсвэл тийм хайртгал биш хүмүүстэр болохоор зэрэг одоо дундаа нэг нууцтай гэдэг ч юм уу тий. Тийм тэгээд бол тэр нь ал таныг яг өөрийнхөө хүслээр л байлгахыг боддог ганцаараа тэ өмжлөхийг хүсдэг гэдэг ч юм уу тэ одоо хүмүүсээс айгүй харамлдаг тэгээд айгүй татны харилцаа тэ татны харилцаанд айгүй сэтгэл ханамжтай байдаг тэ ер нь л айгүй гой картад гарчлаа л да тэгсэн мөртлөө нэг жоохон тэ эдрэтэй ч юм шиг харагдаж байна зам бүр ингээд доош харцаад байгаа байхгүй жоохон одоо энэ эдрэтэ одоо тэр хүн өөрийнхөө одоо сэтгэлийн орон зайг татаад орон зайгаа танаар тийм нөхүүлэх гээд байгаа юм шиг те тиймэрхүү. Гэхдээ таныг бол жоохон бэширдэг хардаг гоё хүн гэж боддог те. Энэ гарчигтэй. За ингээд хамгийн сүүлийн картыг таны сонголтын картаас жоохон мессеж авъя гэж бодож байна. Танд хэрэгтэй мессеж гэх юм бол тий ер нь ал юу гэмдэ дотор байгаа тэр нэг гал дуйл одоо юу ч хэлмээр энэ хүнтэй ямар нэг юм асаад ингээд жоохон тиймэрхүү байх юм бол жоохон тэрийг ингээд сэрүүцүүлэр гэдэг байхгүй. Тэгэхээр зэрэг энэ харилцаанд нэлээд болгоомжтой тий хянамгаа андараад ер нь бол зөвийг л үлдээрээд гэсэн юм карт байна. Жоо ингээд сэрүүцээгээ та хоёр хитрхи халах гэдэг шүү ингээд сэрүүцээ те одоо 50-аар те бодитоор бодогдчих юм те нэг юм шиг зүйл өгөх гээд байгаа юм шиг те ер нь бол те харилцаандаа хянамгаа те ер нь бол зөвийг л үлдээрэй гэж байгаа шиг байна. Замарчсан ийм одоо инспирэшн орж ирж байна. Инспирэшн гэж л одоо юу гэдэг. Тэг мэдрэмжтэй танцуулах. За ингээд гэтээ үнэхээр таараагүй хайртгэлтэй хүний үзээгүй штэ гэх юм бол та магадгүй тарахгүй бол арай өөр сонголтыг тийм дахиад нэг сонгоод үзэрэй гэж хүсье. За ингээд үнэхээр энэ 20 дахь карт сонгосон мэн таалагдсан бол лайк тараа битэн мартаараа. Мөн таалагдаад та намайг дэмжих хүсэх юм бол таны цаашдын хөвхөрдөө харилцаанд сайн сайхныг хүсээд ном тийм гой номтой юу картлахаар зэрэг ном гэсэн одоо эмоч тийм дараараа
Тэгэх юм бол намайг дэмжиж байгаа бүгд та өрх харилцааг сайнаар тэнцвэрж гин гэсэн үг шүү. За ингээд өндөрлөе одоо энэ хүртэл үзсэн одоо бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. За ингээд 3 дахь хардаг сонгосооны мэргийг эхлэе. Тэр хүн таны талаар юу боддог вэ? Энэ мэргээр бол найз, танил, хайртай хүн хамаатан ямар ч хүн ч болно. Одоо за хөхөр ярилцсан дээр тэр хүн таныг юу гэж боддог вэ? За нэгдсэн. За 3 дахь картыг сонгосон хүн дээр ийм картууд гарч ирсэн байна. За ингээд эхнээс нь талиа гэж бодож байна. Тэр хүн таныг юу гэж боддог вэ гэхээр тэр ер нь бол харилцаа одоо яасан бол ямар ч хэсэн сэргээ гэж боддог. Тийм харилцаа сэргээх юмсан. Ер нь бол ингээд цаныг одоо өөртөө байлгаж явах тий. Ойр тойрондоо ч юм уу ингээд яг л өөртөө ингээд байлгаж явах айгу тийм амьдралдаа ингээд байлгаж явах айгу чухал хүн гэж боддог гинэ. Тийм. Тэгээ ер нь ингээд алдагдсан харилцаагаа буцаах, олж авах тийм. Ямар ч байсан сэргээх хүсэлтэй гэдэг байхгүй. Тийм харилцаа сэргээх хүсэлтэй. За тэгээ мөн тэр хүний одоо бодож байгаа зүйлх юм бол тий ер нь жоохон гэр бүлийн хүнээ үзэж байгаа юм болов хүмүүс. Ямар ч байсан нэг гэр бүл, нэг бүлэг, нэг гэр бүл. За гэр бүл биш магч одоо хамаатан скол нэг ямар нэгэн бүлэг тарьялагддаг тийм. Тий нэг бүл гэж үздэг. Ер нь таны жоохон татны хүнээ гэж боддог гэж магадгүй. Тийм айгу ойрын татны хайртай хүн гэдэг ч юм те. Тийм ямар ч байсан татны хүнээ гэж боддог. Нэг бүл, бүлэг, хамаатан гэр бүл. Тэг гэр бүлийн гишүүн ч юм уу те. За тийм ямар ч айгу аз жаргалтай сайхан байсан гэж боддог гэж магадгүй. Тийм дээр нөгөө сэргэх гэсэн болохоор зэрэг те. Тэр айгу сайхан гэр бүл аз жаргалтай те. Тутах юмгүй амар тайван хажууднах сайхан байдаг гэдэг ч юм уу. Тийм зүйл боддог. Тэгээд энэ карт ингэ доош харчаад байгаа байхгүй. Тэгсэн мөртлөө яг одоо ч юм уу те одоо та хоёрын санаа бодол зөөрөлдсөн нэг л зохицолгүй байгаад байгаа. Та хоёрын хооронд одоо үйл итгэлцлэл үүсээд байгаа гэдэг ч юм уу. Тэгж бод тийм ээ. Тийм би биэндээ те нэг нэлээ одоо санаа бодол одоо тийм мөргөлдсөн гэх юм уу. Өнөөх нь ингэ гэсэн чинь нөгөө тэгээ гэдэг ч юм. Ямар ч гэсэн ингэ нэг тийм зөрлөлтөн байгаад байна. Зөрлөлтөн. За тэгээд энэ картыг харах юм бол тэр нь болохоор зэрэг жоохон ар гэр бүлийн байдлаас болсон болов. Тэр одоо санаа бодол зөрлөлдсөн зохицолгүй байгаа үйл итгэлцэл нь ар гэр бүлийн нөлөө энэ харилцаанд одоо нөлөөлсөн гэдэг ч юм уу. Эсвэл тэр хүн ямар нэгэн одоо чухал зүйлээ ингээд хамгаалах хүсэлтэйгээс болгоод жоохон харилцаа зөрлөлдсөн тийм. Эсвэл одоо энэ харилцаа тэр хүн одоо гэр бүлийн удам сударч юм уу тэр гэр бүлийн нийгмийн гарал ч юм уу удам судрыг тал дээр нилээ асуудал байна гэж боддог гэдэг ч юм уу. За ямар ч байсан одоо гэр бүлийн нөлөөний харилцаанд нилээ нөлөөлсөн байж болцсохгүй. Тэр хүн ямар нэгэн чухал юм хамгаалах хүсэлтэй эсвэл гэр бүлийн одоо нийгмийн гаралч юм нэг тиймэрхүү зүйл бас те жоо харагдаж байна. Нэг олон үзэж алгын зөв шалтгаан биш магадгүй ямар ч гэсэн тиймэрхүү зүйлүүд байна. За тэгээд Lenormand картнаас харах юм бол бас нэг тэр нь бол тэр хүн таны юу гэж боддог гэхээр нэг тийм жижиг зүйлээс болоод таныг одоо ууралсан ч юм уу те. Тэгээ өөртөө жоохон харгалцсан, санал зөрөлдсөн гэж боддог гэж магадгүй. Таныг одоо жоохон ууртай байгаа те. Өөрөөс нь тийм эсрэг юм хэлээд байгаа юм шиг те. Жижиг зүйлээс болоод ер нь битээр маргалтчлаа ингээд таныг жоохон ууртай байгаа. Санал зөрөлдсөн. Гэт дараагийн карт харах юм бол тэгээ ер нь жоохон төвшөртэй энэ хүн. Тийм тантай энэ харилцаан дээр энэ хүн одоо нэлийн санаа зовлтол байна. Төвшөрэн цааштай яах юм болоо ингээл мэддэхгүй те бүдэг бодог ингээд таны уурлагцсан та ч төгшөөд байгаа юм шиг те нэг юм төвшөлт бол байна. Тэгээд энэ карт харах юм бол тийм бас л энтэй адилхан жоохон те
юу санаашрал яхаа мэдхгүй санаашрах гэх бодож байгаа стресстэй нэг ч ингэж үзэлтгч үзэл тэ жоохон энэ хүн одоо нэст тий тантай энэ харилцаанд таныг бодгоор жоохон нервтэй ч юм стресстэй байна. Тэгээд ямар ч байсан нөгөө харилцаа сайжруулах гэдэг тэгээд яг санснаар нь болохгүй бодлохож байгаа стресстэй яхаа мэдхгүй жоо төвшөд байгаа юм байна л да таныг уурлалцсан гэдэг. Бол нэг гоё энэ мен дээр их гоё карт гарсан тийм. Тэгээд тийм хоёр карт хоёулаа доош ороод байгаа байхгүй. Happy success. Тэгээ ерөөсөө энэ харилцаагаа энэ хүн амжилтанд тийм гоё азарлалтай болгож чадахгүй болохоор зэрэг ингээд доош харсан юм шиг байна. Тэгээ ер нь бол энэ карт гарах юм бол та хоёрын амьдралын зорилго ч юм уу те чиглэл өөрөө нэгж боддог гэж магадгүй. Энэ хүн тэр хүн одоо нэг өөр юм бодвол та нэг өөр юм боддог ч юм уу те. Тэгж одоо битэрийн амьдралын зорилго чиглэл өөр өөр юм биш үстэй гэж боддог ч юм уу. Эсвэл та хоёрын хооронд ямар нэгэн саад байна гэж бодож байна. Тийм хүн одоо жоохон сэтгэл зүйн дарамт жоохон мэдэрчээж магадгүй. Тэнийг л аз жаргалтай тантай харилцаан дээр тий. Бана тэгээд энэ зориг гэдэг карт авш харна гэдэг чинь хэн нэг зориглохгүй байна гэж бол бод тийм энэ харилцаан дээр зориг тутсан тий ухамсар сэтгэл зүүн ямар нэгэн асуудлаас болоод одоо зориг тутсан гэхүү одоо тэр хүнд та итгэхгүй байгаа ч юм уу энэ харилцаанд одоо таныг нэг л зориглохгүй байна гэж бодоод байгаа байхгүй тийм. За ямар ч юм тэг арга гэр бүлийн нөлөөний ямар нэг асуудал байгаа ч юм шиг. Тэгээд үл ойлголцол. Тэгвэл таны хамгийн татны хайртай үнэ гэж боддог. Тийм харилцааг одоо буцааж тий хэвэнд нь оруулах, сэргээх одоо тий хүсэлтэй. Тэгээд жоон зоригдол жоон дутаад байна уу та гэдэг. Одоохондоо бол энэ хүн жоон стресстэй. Төвшөөртэй чам бохимдолтой чам юм шиг тий нервтэй таныг одоо ууралсан гэж бодож иж магадгүй юм шиг тиймэрхүү картууд гарчлаа. За ингээд одоо танд сонголтын картаас ч мессеж харъя гэж бодож байна. Тэр нь бол гэр бүлээ гэр бүл ч юм уу за яг гэр бүл биш өөр хүмүүстэр үзэж байгаа бол тэ нэг одоо хамтарч ажиллаж байгаа гэдэг үгтэй нэг бүл гэж одоо тийм одоо таныг тийм нэг бүлэг ч юм уу тийм байгаа бол одоо тэрэн дээр одоо энэ тэр харилцаан дээр энэ хүнтэй харилцаан дээр одоо таныг харах хүн одоо юу гэдэг томоор харах тийм хүнд нэлээд уудам сэтгэлээр хандах энэ хүнтэй одоо цааш хамтран ажиллах, хамтран амьдрах ч юм уу те хамтран ямар нэг юм хийж бүтээх ч юм уу хамтран тийм одоо амьдрах тал дээр тийм ямар нэг уялдаа холбоотой тийм байх нь айгу чухал шүү. Жохон энэ харилцаан дээр жохон харах өнцгөө өөрчлөх юм уу томруулах юм уу те тиймэрхүү байвал яасан бэ гэсэн ийм зөвлөгөө юм шиг санагдчих байна. За ингээд ямар ч гэсэн одоо энэ үнэхээр жоохон таарахгүй юу би гэр бүл тийм татны хүн бишээ гэх юм бол та өөр сонголтыг сонгоод үзээрэй гэж хүсэж тэгээд үнэхээр таалагдсан бол тий лайк дараараа мөн таалагдаа та намайг дэмжих хүсэлтэй бөгөөд цаашдынхаа харилцааг сайнаар зөгнөх хүсэлтэй хүмүүс байх юм бол тий одоо хүүхд гэсэн ямар дараараа тэгэх юм бол та хоёрын харилцаа одоо цагаахан сайхан байхыг те бэлэгдээд хүүхэд гэсэн юм ортороо 3 дахь картыг сонгосон те тэгэх юм бол намайг дэмжиж байгаа бөгөөд одоо та өөрийн харилцааг сайнаар зөгнж ийн гэсэн үг шүү. За ингээд өндөрлөе одоо энэ хүртэл үзсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн имжлэг хүртэл баяр таа. За 4 дахь картыг сонгосон нэмэргээ эхлэе. Тэр хүн таны талаар юу боддог вэ? Муу одоо энэ мэргээр найз, танил, хайртай хүн, хамаатан гэх мэт одоо хооронд харилцаан дээр ямар ч одоо харилцааг бол үзэж олно гэж бодож байна. За ингээд бүх картуудаа 4 дахь картыг сонгосон бүх картыг за нэгэд үзье. За юм карт гарсан байна.
Тийм ер нь бол эхнээсээ маш гоё картад гарч байна. За ингэж эхлээд энэ картаа. Тэгээ ер нь бол тантай бол сэтгэлийн холбоотой гэж хэлэх үү. За сэтгэлийн холбоо биш маа гэхэд одоо дотны холбоо бол байдаг ямар ч гэсэн танд бол айгу сайн ханддаг гэсэн үг. Сайн тийм ер нь бол таныг тайван одоо сайхан аштаа гэдэг ч юм уу. Тэгээ ер нь бол ямар ч гэсэн тантай одоо тийм бит хоёр одоо дотны холбоотой тийм тантай хамтаа тий тайван гоё ядгаа гэж боддог тий. За ямар ч гэсэн танд сэтгэлээ бол нээдэг тий сайн гэж бодож байна. Тэгээд тэр хүн таныг болохоор зэрэг тий ер нь бол нэг бүлэг юм уу да одоо нэг бүл гэр бүл юм уу эсвэл нэг групп бүр найс нөхөд тий ямар ч байсан нэг тийм одоо бүлэг дотор харьяалагддаг ч юм уу нэг тиймэрхүү тийм нэг юм нэг бүл гэдэг аахгүй нэг бүл ч юм уу найс нөхд ч юм уу тийм байж болох юм. Ямар ч байсан тий хамтдаа одоо зовлон жаргалаа хуваалцдаг ямар нэгэн одоо бүлгийн тэнийг бүлэгт харьяалагддаг хүмүүсээ гэж боддог. За тэгээд энэ карт хамбал тий ер нь бол маш гоё карт гарч бүгд тий зөв харж гарсан. Энэ карт гарах юм бол ер нь энэ одоо тантай нэлээд урт удаан одоо харилцаа байсан байж магадгүй урт удаан үерхэл муу одоо таны хүнддэгдэг итгэдэг тийм хүндэтгэл итгэл ер нь бол нэг тийм өвдөрөө харилцаа нэг сүртээ өөсөө байхгүй окей гэж амжих тийм ийм хөө карт байна. За тэгээд энэ картыг харах юм бол тийм ер нь ингээд тан дээр нэг юм их твчээл арга ивийн таныг олохгүй бол нэг тэгээд байдаггүй гинэ. Тийм тан одоо тийм ямар ч гэсэн айгүй ингээл энэ харилцаан дээр ингээл өөрөөсөө илүү их твчээр гаргаал жоохон ингээл хайтаан болохгүй цаг хугацаа шаардлагатай ч юм уу тийм бол байхгүй айгүй ихтгэлтэй айгүй ингийн гэж хэлж ах шиг байна. Тийм нэг цэцгэд гаргаад байдгүй. Угаасаа л одоо цаанаасаа айгүй зүгээр харилцаагт ч юм уу тий. За юм хүзэл боддтой байна энэ хүн. За тэгээд энэ дараагийн энэ гурван картыг харах юм бол тэг ер нь бол найз гэдэг аахгүй тий. Тэг нохоо бол үнч найз юм билээ гэдэл. Тэгэхээр санаа сэтгэл нийлдэг найз нөхөд гэж бодд юм байна. Ямар ч гэсэн за найз биш магш ямар ч гэсэн одоо санаа сэтгэл нийлдэг. Ер нь бол аюух тусаалдаг гэж таныг боддог байж магадгүй. Тусрахаа гэдэг ч юм уу те. Аюух төвшигтэй байдаг. Итгэлтэй найз гэдэг. Тийм таныг нэлээд итгэлтэй найз аюух сайн тусаалдаг шүү. Ингээд ямар ч юмд те үн чанд сэтгэлээ санддгаа гэх мэтлэн юм зүйл бодд юм байна. Мөн энэ карт харах юм бол тийм бөгж гарсан байна те. Тэгэхээр зэрэг ер нь бол тантай ингээд одоо юу гэдэг ашигтай түншлэл гэнэ. Ашигтай түншлэл одоо тийм юу ч юм бэ. Тусрах холбоо сайн түншлэл гэх юм уу? Тийм тантай ингээд одоо ажил хэрэгж харилцаатай бай. Одоо юуны харилцаатай бай хамаагүй хамаатанч бай. Тэ найс нөхчөө ингээд аюу сайн түншлэл ингээд тань аюу хэцүү үед ингээд тэ аюу төшөөг бол авчдаг гэдэг ч юм тэ. Амуу одоо энэ хүн одоо энэ холбоо бол тийм ч амархан бол тийм тасардаг холбоо биш ээ гэж бас боддог гэж магадгүй. Тийм ч амархан одоо болцдог те дургу болдог ч юм уу. Тийм холбоо бол биш ээ гэж бодд юм байна. Зарим картын холбоо бол ер нь бол аюу доктортой. Ер нь энэ хүн одоо одоогийн одоо байдлаа тантай энэ ахуйн харилцааны энэ байдлаа аюу тийм доктортой авч явахыг бол хичээдэг одоо. Тийм одоо тантай урт хугацааны төлөвлөгөө бодож ич магадгүй цаашдаа тийм ингэн гэдэг ч юм уу тийм ер нь аль ингээд ер нь холбоотой бай гэж нэлээд боддог. Доктортой гоё ингээд холбоотой байж гэж тийм. За тэгээ энэ хоёр карт их сонин гарсан ингээд хоёулаа доош харсан байгаа хгүй. Тэгээ би жоохон гайхлаа л да. За яаж тайлбарлах вэ гэж таад. Тэгээд тэгээ огторгоо айгу гүн гүнзгий карт гарсан маа. Тийм болохоор зэрэг ер нь бол тэр хүн таныг одоо тэр хүний зүгээс таныг ойлгоход илүү их одоо өргөн ухамсар, өөр төвшний ухаарал хэрэгтэй мэт түүнд алс санагддаг байж магадгүй. Тийм таныг айгу тийм юмд айгу гүн гүнзгий хүн би бол айгу ингийн хүн гэдэг ч юм уу те. Нэг юмрхүү зүйл бол боддог байж магадгүй юм байна. Тийм. За энэ карт гэсэн айгу төстэй юм те.
Тэ эсхэсний грин карт Angel гэж байна тий. Тийм тэгэхэд бол таны бол нилээн одоо юу гэдэг ухамсар юуны төвд өөр төвшөнд яваа. Тийм одоо гүн хүчтэй гэх юм эсвэл тэнгэрийн талалд одоо үчлэмэр тэнгэрийн хорноос өдөрдүүлдэг гэж хэлэх юм эсвэл айгу мондогтэй хүн одоо тэнгэрээс хамгаалагдсан гэх мэтчлэн нэг тийм гоё зүйл тэгсэн мэтлээ би бол тийм бишээ ингийн ингээд өөрийгөө те тэгчээд таны болохоор тэр нэлээд өөр төвшнө шүү гэдэг ч юм. Тийм бол бодлоо. За тэг ингээд бүгдээрийн энэ одоо товчхон базаад хэлвэл ер нь бол тантай бол айгу нээлттэй харилцдаг. Тийм сэтгэлийн холбоо ч юм уу те ер нь бол байдаг нээлт. Тийм ер нь бол нэг бүлэг те тэнэг групп гэдэг ч юм уу те нэг ямар нэг юм те бүлэггүй групп дотор хамаатан садан ч юм уу найс нөхдөд ч юм уу тийм бүлгийн хүн. Тэгээ ер нь бол харилцаа нэг асуудал бол ерөөхдөө бол нэг байхгүй. Тэгээ тан дээр ингээд төвчээл хичээгээд ингээд байдгүй айгу амар байд юм байна. Тэгээ таныг айгу тий түшигтэй найзаа тантай холбоо тийм ч амархан тасрахгүй гэж боддог. Ер нь цаашаа ч гэсэн урт хугацааны төлөвлөгөө ч юм уу эсвэл тийм ямар нэгэн одоо доктортой харилцаа байх нь айгу одоо битэрээ хоёуланд нэг түшигтэй айгу сайн гэж боддог тий. Тэр нь цааш холбоотой бай гэж боддог ч юм уу тий. Иймэрхүү зүйл одоо тийм ээ. Тэр хоёр картыг сая хэлсэн тий. Одоо таныг илүү таныг ойлгоход илүү их өргөн ухамсар өөр төвшин ухаарлч юм уу тий. Ер нь нэлээ төвшин өөр мундаг хүн шүү гэдэг ч юм уу тий. Нэг иймэрхүү байдлаар тийм бод тийм байна. За ингэж тайлгаж бодож байна. За тэгээд одоо хамгийн сүүлд танд энэ харилцаан дээр одоо хэрэгтэй мессеж авъя гэж бодож байна. Тэг энэ болохоор зэрэг ер нь бол тийм хүнтэй тий одоо харилцаа холбоо одоо байхдаа нэлээд тийм юу хэлээд дутуу юм бол хэрэггүй айгүй тийм энгийн хөнгөн зугаатай тогтун аядуу тий зөөлөн тий харилцаа бол зүгээр шүү гэж иймэрхүү зөвлөгөө юм шиг санагдаж байна. За ингээд одоо бүх картуудад тайлбарлалт дуслаа. Ингээд өндөрлөлийн үнэхээр таалагдсан бол тийм лайк тарахаа мартаараа мөн таалагдаад та намайг дэмжих хүсэлтэй хүмүүс байх юм бол тийм хоо гэсэн эмож дараараа тийм тэгэх юм бол үнэн ч найзтай үнэн ч хүнийгтэй тийм бэлэгдээд тийм хоо тэгэх юм бол та намайг дэмжиж байгаа бөгөөд өөрийнхөө харилцааг илүү сайнаар тийм зөвнжин гэсэн үг шүү. За ингээд өндөрлөлийн одоо энэ хүртэл үзсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. За ингээд 5 дугаар карт сонгосон нэмэр эхлэе. Тэр хүн таны талаар юу боддог вэ? Энэ мэргээр одоо найз, танил, хайртай хүн, хамаатны хүн одоо хуурын харилцаан дээр те эхнийг ч олоодч болно шүү. За ингээд 5 дугаар картыг сонгосон хүн дээр одоо бүх картуудын зэрэг нэгдэцээ. Том. За ийм картууд гарсан байна. Ингээд технээс нь тайлбар явъя. За энэ картаар болохоор зэрэг тэр хүн одоо таныг ер нь юу гэж боддог вэ гэдэг эхлээд явах юм бол одоо ингээд хамт ингээл байхад ч юм уу юм хийхэд ч юм уу эсвэл хамт байхад ингээд нэг л ойлгохтой болж өгдөггүй. Тийм нэг л одоо сэтгэл ханамж өгдөггүй гэхүү авдаггүй танаас сэтгэл ханамж авдаггүй таач өгдөггүй юм шиг те. Тийм ингээд энэ харилцааныг л одоо төлөвлөгөөгүй те бодлогогүй байсан ч юм уу. Нэг л тийм алигтай зүйл болоогүй болдгоо. Сэтгэл ханамж жоохон дундуур байна энэ харилцаанд одоо тантай энэ харилцаанд те. Тэгээд мөн өөр юу боддог гэхээр зэрэг тийм ер нь бол чимээгүй байх хэвээр зүйл дээр за одоохон тэгээд тэр хүн одоо чимээгүй байж байжсэн одоо гинт танд одоо хэлээгүй байсан зүйлээ хэлсэн эсвэл хэлмээр байдаг. Тэг ер нь бол та хоёр харилцсан одоо биенийхээ эмзэг сэдв рүү орсон байж болох юм эмзэг сэдвийг хүндсэн гэдэг ч юм уу. Танд хэлмээр хэлээгүй байсан зүйлээ тий хэлсэн ч юм уу. Тэднээс болоод биенийхээ эмзэг сэдв рүү ямар нэг эмзэг сэдвийг нэлээ хүндсэн. Тэгээд энэ харилцаан дээр өөр юу гарсан гэхээр тий ер нь
Энэ хүмүүс одоо тань дээр нэлээд эргэлзээтэй байдаг юм шиг харагдаж байна. Одоо таныг бодохоор л ерөөсөө сэтгэл намарч чаддгүй гэх юм уу? Жохон сэрэмжилдэг байж болох юм. Танаас муу одоо тань дээр ямар нэгэн эргэлзээ бол байна. Ямар сони ингэлтэй одоо яагаад гэж тэгсэн бол гэдэг ч юм. Ямар нэг ойлгохгүй тийм эргэлзээ байна. Тийм таныг бодохоор л аюу санаа юм. Тэгээс таалахгүй гэдэг ч юм. Одоо нэг тийм эргэлзээ бол нэлээд байна. За тэгээд энэ карт харах юм бол тийм ер нь бол таныг нэлээ одоо бардам хүн гэж боддог гэж магадгүй өөртөө айгүй ихэд ихтэй юм уу тийм бардам тийм жоохон мөнгө ч юм уу тансаг зүй байдалтай айгүй тийм дуртай автсан гэдэг ч юм уу тийм ер нь өөртөө нэлээ дээрээс ингээд харцдаг байсан. Тэгээд таны жоохон өөртөө хайртай гэдэг ч юм уу нэг жоохон тийм бардам гэдэг байхгүй бардам их цантаа нэлийн дээгүүр те дээрээс харцдаг. Тийм энэ дээр наявх нь юу гараад байгаа байхгүй одоо тансаг байдал те ер нь жоохон тансаг ч юм уу мөнгө төрөнд ч юм уу те жоохон дуртай юм шиг жоохон тиймэрхүү бодол байж магадгүй замарчсан юм. Тэгээд дараагийн карттай харах юм бол тийм ер нь бол тантай азар таарсан гэхүү азар гэж хэлэхүү ерөн санамсаргүй те таарсан гэж боддог гэж магадгүй санамсаргүй уучлах азар гэх юм уу те нэг тийм байна. Тэгээд энэ харилцаан дээр бол тэгээ одоо бол нэлээ идэвхгүй байж магадгүй зүгээр азар л таарахгүй бол те одоо гэдэг те харилцаан дээр жоохон идэвхгүй байгаа ч юм шиг шанс гарахгүй байгаа ч юм шиг те эсвэл тантай ямар нэгэн санамсаргүй байдлаар таарлцсан гэдэг ч юм уу жоохон тиймэрхүү юм байж болох юм. За тэгээд энэ карт харах юм бол тэг ер нь бол тэр хүн одоо энэ карттай жоохон төстэй юм хэлж байна одоо амбицтай одоо таныг тийм жоохон дээгүүр санаатай гэх юм уу те дээгүүр санаатай амбицтай эгоист гэж боддог гэж мөн. Тэгэхээр өнөхөр уучлаарай энэ одоо 5 дугаар карт сонгосон хүмүүстэр үнэхээр гарсан картыг би гарснаар тайлж байгаа шүү. Тэг үнэхээр таарахгүй бол та өөр сонголт сонгож болно шүү. За тэгээд ер нь аль жоохон амбицтай, дээгүүр санаатай гэх юм уу? Эгоист тийм байж болох юм. За тэгээд энэ картыг харах юм бол тэг ер нь аль тэр хүн таны нууцыг мэдсэн, та скол амар нууц мэдлэг мэддэг ч юм уу? Эсвэл тэр хүн таны ямар нэгэн нууцыг мэдсэн, нууц мэдээл мэдж байгаа гэдэг ч юм уу? Эсвэл таны нууцыг мэдсэн эсвэл таны агуун тэмдэг сонин одоо хүн мэддэггүй нууц мэдлэгтэй гэдэг ч юм уу тэний тиймэрхүү зүйл бадд юм байна. За тэгээд энэ дараагийн 2 картан дээр болохоор зэрэг тийм айгүй гоё карт гарсан мөртлөө тайлах гэхлээр ингээд одоо юу гэж хэлмээр юм те тэр хүн таныг одоо тэ сэтгэлээ шууд ингээл те нээдгүй ер нь бол хоорондын харилцаанд эрсдэл бол хүлээх айгу дургу гэдэг ч юм уу тийм жоохон зүрх сэтгэлээ нэг тал дээр жоохон айдаг гэж магадгүй тийм муу одоо тэр хүн таныг хит их одоо боддог одоо бүх зүйлийг хянаж байж шийддэг гэх юм уу тийм тэгээ ер нь бол хүнд итгэхтэй айгу шалгууртай гэж боддог гэж магадгүй юм байна. Тэр нь хүнд бол тэр олон сэтгэлээ нэгээд байдгүй ер нь хүнтэй харьцах аюу шалгууртай тийм амар сайн бодож харцдаг ч юм уу. Нэг тиймэрхүү юу бол одоо таны тэгж боддог гэсэн. Мөн энэ карт гэх юм бол ер нь бол одоо тэр хүн одоо тантай энэ харилцаан дээрээс тэ одоо илүү дээр хүн илүү шинээр төрөхт нь бол айгу таныг нөлөөлсөн гэж бодд юм байна. Тэг өөрт нь тийм шинэ үзэл бодол тийм одоо өсөө цааш амьдралыг ойлгоход өсөө цааш ингээд юу гэдэг юм чи ийм байт юм биш гэдэг ч юм уу. Ямар нэгэн зүйл ойлгоход ямар нэгэн шинэ үзэл бодол төрөхөд нь одоо шинээр төрөхт нь тийм сайн муу аль талаар нь сайн мэдгүй нь ямар ч гэсэн аюу тэр нөлөөлсөн хүн гэж бол би бодд юм байна.
Тийм. За тэгээд замарч сэмэрхүү тэр картандаас сэмэрхүү зүйл олж уншлаа. Тэгээд энэ харилцаан дээр танд зөвлөгөө гэх юм бол энэ нөгөө мэдрэмжийн карт гэхгүй. Тэгэхээр зэрэг танд нэмэх хүнтэй харилцахдаа юун дээр зөвлөгөө өгч нэхлээр зэрэг ер нь таныг өөрийн дотоод дуу хоолойгоо тий сонсож чаддаг байгаараа зүрхнийхаа тий дотоод дуу хоолойг сонсороо өөр талгойд орж ирсэн бодол ч юм уу тэрийгэ биш те өөрөө бүр дотоод цаана байгаа те сайхан сэтгэлээ гэх юм уу те өөрийн дотоод дуу хоолойгоо сонсороо амуу зүүн тарих биш те баруун тарихаа те ажиллуулаарай гэсэн байна. Тийм. Юмыг зүүн тарихаараа биш баруун талаараа те баруун тарихаар ялангуяа хооронд харилцаа төр те. Тийм мэдрэмжээ гэсэн. За ямар ч байсан ийм зөвлөгөө өгсөн мэн. За ингээд өндөрлөлийн нүртэл үтсэн үнэхээр энэ мэрэг маань үнэхээр таалагдсан бол лайк дараараа тэгээд таалагдаад танаа намайг дэмжих хүсэлтэй хүмүүс ахын бол таны харилцааг улам илүү танд азтай өшөө их сайжрахыг хүсээд глоба гэсэн юм яг ногоо навч зурсан бол ямар ч сан юм глобагийн имиж байгаа. Тэрийг олж дараараа алдахгүй байл зүгээр ногоо навч дарсан ч болно. Тэгээд их юм бол 5 дугаар картыг сонгосон. Бөгөөд намайг дэмжиж байгаа амун та өөрийнхөө хооронд харилцааг илүү сайнаар зөвгөнж гэнэ гэсэн үг шүү. За ингээд өндөрлөе энэ хүртэл утсан. Бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараа имжлэг хүртэл баяртай. 6 дахь картыг сонгосооны мэрэг эхлэе. Найз, танил, хайртай хүн, хамаатан, хүн хоорондын харилцаан дээр те ямар ч хүнийг энэ мэрэгэр үзэж чадна. За ингээд 6 дахь карт энэ картанд татгцсан хүний бүх картуудыг зэрэг нэгээд үзье. Зэмхүү картад гарсан байна. За ингээд тараад картаас эхлэе. За энд тэр хүн таныг юу гэж боддог вэ гэхэлэр зэрэг. Тэг ер нь бол энэ харилцаа нэлээ юу гэж хэлмээр юм те. Цаашид өрнөх те. Цаашид ингээд дэвшээд те. Цаашдын өрнөх хөгжих бол боломжгүй гэж боддог энэ харилцаа. Цаашд ингээд аяа гоё болоод те. Тэг ямар ч харилцаа байх хамаагүй те. Хооронд харилцаа энэ харилцаа цаашид өрнөх хөгжих ингээд боломжгүй. Ер нь бол тэр хүний сэтгэл нь жоохон юм босинсан байна. Яхаа мэдхгүй те. Дороо эргэлдэг ч юм уу те. Муу ер нь бол урагшлахгүй харилцаа гэдэг яаж ч юм тийм мэдээд байгаа байхгүй. Ер нь тэгж боддог гэсэн үг тийм. Тантай харилцаан дээр те. Муу тэр хүн таны юу гэж боддог гэхэлээ нэлээд тансаг хичлэх тийм ойр тойрны хүмүүсийн дэмжлэгээр аягүй тийм маш тансаг хэрэглээтэй аягүй боломжийн юм ихтэй тийм элит ч юм шигтэй нэг тийм боломжийн юм ихтэй эсвэл за нэг хоёр вариантаар хэлье гэж бодож байна. Нэг бол итгэж боддог. Нэг бол нууц амраг. Эсвэл хин нэгнтэй ямар нэгэн хүнээр спонсорлуулдаг гэх юм уу? Эсвэл ямар нэгэн нууц амраг гэх юм уу? Нэг тиймэрхүү эсвэл нөгөө ойр тойрны дэмжлэгээр маш ингээд тансаг хэрэглээтэй болсон. Эсвэл ингээ баг 3 юу гарчаад байгаа байхгүй. Тийм нэг тийм өндөр зэрэглэлтэй эмэгтэй гэх юм уу. Айгуу өөрийнхөө хүч чадлаар бүх юм ингээд босгоцсон те. Нэг тийм өндөр зэрэглэлтэй тансаг хэрэглээтэй эмэгтэй гэдэг ч юм те. Эсвэл их юу тийм бие даасан байдал нь тэр хүн за энэ эмэгтэй ийм гоё бие даасан юм чинь би хэрэггүй хаа гэдэг ч юм уу. Тиймэрхүү тийм мэдрэмж өгдөг. Ямар ч айгу энэ олон үзэж болохоор тийм. Гэтэ олон талаас нь хэлээд нэг юм ийг л яагаад байна ч тийм. Тийм. За, ямар ч юмрх юм байна. За тэгээд за энэ карт харах юм бол тийм ер нь ал тэр хүнд та нэлээд жоохон хатуу ханддаг юм шиг санагддаг гэж магадгүй юм байна.
тэр хүн одоо таныг өөрийгөө айгуу жоохон өндөр тавьсан гэж хэлэх үү, эсвэл өөртөө нэг тэгж харцах одоо дор тарцаад байгаа юм шиг, эсвэл нэг за тийм биш л нэг тийм хатуу хандлагатай. Тэр хүн тантай харьцах гэхлээр дунд чинь нэг юм хан босцсон те. Хан босцсон тэгээд ингээд тантай ингээд татны ч юм ингээд харилцаа одоо харьцах тийм орон зай ингээд өгдөггүй нэг тийм тантай харьцах гэхлээр хан босцсон юм шиг те. Ийм хандлага бол байна гэж боддtiin байна. За энэ картыг авах юм бол тийм ер нь бол одоо жоохон өнгөн талын тийм харилцаа одоо болчиход байж магадгүй айгу тийм дипломат харилцаа гэдэг ч юм уу те. Амуу одоо тэр хүн таныг бас сэтгэлээ нээхгүй байгаа одоо тийм айгу хол хүндий надтай харьцдаг, нэг л сэтгэлээ надлуу ингээ нээдэггүй гэдэг ч юм уу. Ямар ч тиймэрхүү зүйл таны талаар бодд тийм байна. Тэгээд дараагийн 3 картаас бас харъя гэж бодож байна. Тэгээд тэр хүн одоо тэгсэн ч гэсэн одоо тэр хүн одоогийн тантай энэ харилцаагаа нэг жоохон алдахгүйг тэгчээд гинэ. Одоогийн байдлаа тий алдахгүйг айгу хичээдэг. Тий. Гэхдээ танд бас энэ айгу олон үзэж болохоор тийм байж магадгүй. Бас энэ хэсэг бүлэг хүмүүс нь болохоор зэрэг хит танд автсан ч юм уу, таны харддаг ч юм уу, танд хатаархдаг ч юм уу, харддаг ч юм уу тийм байгаад байхгүй ингээд. Тий энэ нөө хайр сэтгэл дээр үзэж байгаа хүмүүс өндөө байгаа юм шиг. За өөр харилцаанаар үзэж байгаа ч гэсэн нэг яг ерөнхий нэг те хандлага нэг иймэрхүү байна. Ер нь бол танд яг одоогийн харилцааны энэ байдлаа алдахгүй хичээдэг те илүүчгүй дутуучгүй юм уу те хит жоохон танлуу жоохон ингээд автцсан байж магадгүй хардтал тийм үү ямар нэг тиймэрхүү зүйл бол байна. За тэгээд за хайрцагтай харилцаа биш гэж байгаа хүмүүс их юм бол танд одоо жоохон атаархалч юм уу те. За энэ картыг харах юм бол тэгээ ер нь бол тийм тантай ер нь ингээд яг зохицлоо барья гэдэг байгаа байхгүй юу. Хүнийх муудах, хүнийх сайндах, хүнийх ойртох, хүнийх холдохгүй гэдэг ч юм те. Нэг тийм зохицлоо ингээд хэр хэмжээнд нь барья. Ер нь ингээд тийм тантай харилцаан дээр баланс тэнцвэрээ нэлээд барина гэж бодож байгаа. Тийм. Хэд ойртохгүй, хэд холдохгүй яг л ингээд тэлүүчгүй, дутуучгүй ингээд энэ чигээр ингээд байлгадах юмсан гэсэн нэг иймэрхүү бодол яваад байгаа байхгүй юу. Энэ карт гэх юм бол тий ер нь бол танд бол цаагаараа ол сайн. Тий танд бол цаагаараа сайн гэж бодож байна. Ядгүй л баглаад гарсан юм тий. Хайр сэтгэлээр үзэж байгаа хүмүүс байх юм бол танд хайртай сэтгэлтэй гэдэг ч юм уу тий. Өөр харилцаанд үзэж байгаа ер нь бол танд аягүй сайн ханддаг. Тий ер нь таны сайханд аягүй сайхан байдалд ч аягүй татагддаг гэх юм уу. Эсвэл одоо өөрийг нь татах таныг те өөрийг нь татах хувьдстай хүн гэж боддог. Тэр нь бол танд аяг татагддаг, танд нэлийн одоо цаагаараа сайн. За иймэрхүү карт ингэж гарлаа. За тэгээд одоо энэ хоёр картыг харах юм бол ингээ хоёлоо доошоо хараад байгаа. Бол хамгийн гоё картууд гарсан. Тэгээд доошоо харсан. Тийм тэгээд тэр хүн болохоор зэрэг таныг одоо дотоод те сэтгэл одоо таны дотоод сэтгэлд одоо өнгөрсөн амьдралын ямар нэгэн шархнаасаа болоод нэлээд хаалттай гэж боддог ч юм уу. Эсвэл таныг ингээд өөртөө нэг ганцаараа л байхыг илүүд үздэг гэх мэтчлэн те иймэрхүү зүйл боддог гэж магадгүй. За энэ хоёр айл нэг навч чадж байна. Таныг одоо таны дотоод сэтгэлтэй өнгөрсөн одоо амьдралын харилцааны ямар нэгэн шархнаас болоод нэлээд хаалттай те эсвэл таны ганцаараа байхыг одоонд илүү үздэг хүн юм уу та гэсэн иймэрхүү зүйл боддог гэж хэлэх юм. Амуу энэ картыг харах юм бол бас л хаяасаа л те одоо таныг тэр хүн одоо зүрх сэтгэлээ ерөөсөө дагад чадаагүй юм уу дагдахгүй юм уу эсвэл тэр хүн таныг өөрийгөө үннээр нь илэрхийлээс нэлээд айдаг. Танаас зүрхтгэлээр нуудах ч юм өөрийнхөө үннийг ингээд үннээр нь хэлэхгүй тийм нэг л тийм
өнгөн талын те харилцаа явагддаг гэдэг ч юм уу. За нэг тиймэрхүү зүйл аль боддог гэж магадгүй байна тань дээр. Тэр хүн одоо зүрх сэтгэлээ одоо таныг те зүрх сэтгэлээ дагдаггүй эсвэл өөрийгөө үннээр нь илэрхийлэхээс яагаад байгаа юм даа гэдэг ч юм нэг тиймэрхүү аль бодол байд юм байна. За ингэж талида энэ хоёр үнэхээр жоохон хэцүү дуг картад гарчлаа ямарчсан юм. Тийм мэдрэмжээр ингэ тайллаа. За тэгээд бүх картуудаа тайлбар дуусаад энэ харилцаан дээр танд одоо мессеж танд хэрэгтэй мессеж гэх юм бол тийм ингээд яг ингээд тийм мэдрэмж гэдэг аахгүй тийм мэдрэмжээ та өөрийнхөө мэдрэмжийг дагаараа тийм ер нь бол яг л энэ харилцаан дээр энгийн өөрөө байгаагаараа байх чөлөөтөө тий гой хөвчлөлтөө зугаатай чөлөөтөө хит ингэж одоо сериосны буюу одоо хит нухацтай юм бодох хэрэггүй хүн дээр нэг энэ харилцаан дээр тийм бодоод ах хэрэггүй ер нь бол тий хорвоо ертөнцид тий итгээрээ жамын юм жамаараа шүү гэд одоо гэдэг картахгүй тэгэхээр тий өөрийн дотоод мэдрэмжээ дагах энгийн байхын харилцаан дээр чөлөөтөө тий өөрийнхөө байх тий юм хит ингэж нухацтай хүн дээр битээ одроо л гэж ах шиг байна. За ингээд өндөрлөө одоо энэ жоохон хайрцагтлын асуудал дээр их хүмүүс үзэж байгаа болов гэж санагдлаа. Гэхдээ яг хайрцагтлын асуудлаар биш ч гэсэн та ерөөхдөө тий ерөхийн хандлагын үнэхээр харж ивэл аваарай гэж бодож байна. Тэгээ үнэхээр таараа таалагдсан бол тий лайтер хапти мартаараа амун таалагдаад та намайг дэмжих хүсэлтэй хүмүүс байх юм бол одоо таны энэ харилцааг бүр тий гоёмсог их гоё тий байгаасаа гэж тий чөлөөтэй энгийн гоё байгаасаа гэж хүсээд ийм хөөрхөн эмхтэй эможи бол гоё палажтай ч юм уу тийм айгу гоёмсог эмхтэй тийм эможи ах юм бол тэн дараараа гэх юм бол 6 дахь картыг сонгосон бөгөөд одоо намайг дэмжиж байгаа та өөрийнхөө харилцааг цаашид сайнаар тэн зөнжин гэсэн үг шүү. За ингээд өндөрлөө одоо энэ хүртэл үзсэн одоо бүх хүмүүстээ одоо маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай.